Симбатор Владимир Джанибеков, сансрын эсэгч бүгд наримдах монголорд улсын иргэн жөгдөр дэмдин гурарах чанара энчир космос хамтын ажиллагааны программын дагуу сансарт нисэхэд бэлэн болоод байна. За одоогоос 42 жилийн тэртээ буюу 1981 оны 3 сарын өдөр шөнө тэнцсэн тэр өдөр Монгол хүн сансарт ниссэн торгон агшныг та бид харж байна. Энэ үйл явдал манай улсын хувьд түүхэн тэмдэглэгдсэн чухал цаг хугацаа байсан билээ. Үнэхээр Монгол хүн бүр сансарт ниссэн мэт улс орноороо баяр хөөрөөр дүүрсэн бахархалтай онцгой цаг хугацаа байсныг хүн бүхэн тодхон санаж байгаа бизээ. Яг тийм бахархалтай гэж хэлж болох нэгэн үйл явдал одоогоос 42 жилийн өмнө буюу 1981 онд болсон нь Улаанбаатар хотын ажилтны оройны 3 дугаар цэцлэгаан станцын орчимд Японы хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтанд орсон Тэмээ Яманы ноос ноолор боловсруулах говь нэртэй үйлдвэр байсан юм а. За алтан үеийн үйлдвэржилтийн тодтгол болсон говь камерын нэгэн салаам мөчрийн түүхийн үндэс нахад цэцгэлсээр амьдрал бэлгэлсэн ойн түгэл болсон түүхийн торгон агшнаар хамтдаа аялцгаая. Би Дундгой аймгийн Ахуй үйлчлэгийн удирдах газрын аяллаа 2 дахь ээлжийн хүүхэд залуучуудын захиалга хувцсны хөтөлбөр зохион байгуулалт урамшууллын бригадын даргаар ажилладаг. Монгол Ардын Өсөлт намын төв хорооны 3 дахь бүгдөрөл дээр Батмунх даргын хэлсэн үгэнд ажлын арга туршлагыг нэр заан дурдсан Улаанбаатар говь комбинатын түмэн насан даргатай хөтөлбөр зохион байгуулалт урамшууллын бригадын ажлын арга туршлагатай танилцахаар өсөж захил бичсэн юм. Тэгээд ч эднэгт маань хөдөөнүүдийн ажилчин миний өсөлтийг алуун батнаар бүлээн авч өөрийн каминад урьсан ёсоор би одоо хүрэлцэн ирээд байна. Манай хамт олон одоо энэ ажилтны манай хамт олон бол одоо 51 байгаа. Дугандагийн 18 дамжсан 32 төр машин бэлтгэл өмнө нь одоо хинжил одоо бидэн бодлого ихлэхний гаргаж байгаа. Манай хамт олон бол 1983 оноос хөтөлбөр зохион байгуулалт орон жижиг баргад байгуулагдсан ажилтнаа одоо 1986 оны 5 сараас одоо баргадаа хамтдаа татаад байгаа одоо өсрөөд ажиллаж 1987 онд тухайн үеийн Монгол кино үйлдвэр улсын захиалгаар говь комбинатын түмэн насан мастертай ноолсон үнжлийн нэгцээхийн тухай манайхан нэртэй энэ богино хэмжээний баримт кино бүтээсэн нь улсын захиалгаар хийгдсэн хамгийн сүүлчийн баримт кино болж Монголын экспортын үйлдвэрчлэлтийн алтан үеийн цаг үеийн түүхийг мөнхөлсөн энэ нэг сайхан уран бүтээлийг үлдээж өгсөн юм а. Та бүхний энэхүү дотн ажлын харилцаа бие биенээ урагш ахиулах их мөрийн алхаанд ямагт хамт явах нь навтай.
1000 гаруй ажилчинтай говь комбинатын нэг салаам учруулсан. Говь комбинатын Тэмээний нооссон хүнжлийн нэгцээхийн халуун ам бүлийн тухай дурсамж дүүрэн онжиглуудыг мөнхөлсөн. За манайхан хоёр баримт киног та бүхнийхээ мэлмид хүргэж байна. 800 гаруй ажилчинтай олон 10 цэг тасагтай говь үйлдвэрийн хамт олонны дотроос Түмэн насан мастертай нэгцээхийн хамт олон хөдөлмөр бүтээл, спорт урлаг, нийгмийн идэвх санаачлагаараа бусдыгаа хошуужсан хамт олон байсныг түүхэн цаг хугацаа бас гэрчлэх юм аа. За манай нэгцээхийн үйлчин бүсгүйчүүд, оюуталчид, Япон техникийг гаргангаа эзэмшсэн засварчид, дарга удирдлага, гүйцэтгэхийн машин баригчид, чанар шалгагчдыг манай цехийн ноос хүнжлийг өдөрт хэдэн зуугаараа эцсийн бүтээгдэхүүн болгож дэлхийн олон сая хүний сэтгэлийн хийгээд биеийг дулаацуулж ирснийг хэмжээл тоож аргагүй юм аа. За нэх үйлдвэрлэл бол анхан бол яах вэ гэхээр нэх машин дээр бол тэмээний носон хүнжлийг бол гол нь үйлдвэрлэж ирсэн. Тэгээ энэ бол цаашдаа бол хөгжөөд одоо хувцсуул хийдэг болсон. За нэх үйлдвэрлэлийн хамт олон бол маш сайхан хамт олон байсан дөө. Нэг далаа түн байсан. За энэ далаа түн бол миний одоо сэтгэлээс бол гарахгүй байна. Ягаад гэвэл маш их сайхан хангаж нийтэж эвсэг ийм хамт олон байсан. Тэгээд нэх үйлдвэрлэл бол төлөвлөгөөгөө бол байнга биелүүлдэг байсан. Тэгээд хожим хойно нь бол одоо нийт одоо говь комбинат бол экспортын төлөвлөгөө биелүүлдэг болж дэнд бол экспортын шагнал авдаг болсон нийт үйлдвэрээрээ. За бидний халуун дулаан гэрвэн болсон говь комбинат. Хаврын энэ өдөр. Говь үйлдвэр маань биднийг өгүүлэн санаад нулимс сунгаан битгэрэг шиг бүлээн цас хацар илбэд нэг л уйхан. Ааш аран шин олддгүй хаврын энэ өдөр яагаад ч юм хороо дэлхийг инхрийлэн ундаалах мэд зөөлөн засан ширэг хаялан санам дурсхийн сэтгэл гэгээлзүүлэн аюулгаа цээжийг битүүхэн гонигт автуулсныг хороо эс анзаарч байгаа бизээ. Харин бид бүхний сэтгэл дотор гэгэлзэж байгааг зүрх сэтгэлийн айзам их шиг илэрхийлж чадах мэлээ. Энэ байшинд манайхны хичнээн цас бударсан цагаахан өвлүүдийг өнгөрүүлсэнийг, хичнээн олон амьдрал бэлгэлсэн уран хаврын салхийг анзаараагүй, хичнээн олон цэцгэс хөвлөрсөн зуны дэлгэр цагийг амтлаагүй, хичнээн олон хаяны шувууд үйл салхитай хамт нүүж бутсан намрын дүнсгэр өдрүүдийг тосож үзснийг. Энэ хаврын энэ өдрийн цас аялсан мөч үйлдвэрийн маань өмнөх энэ хоёр сандал энэ хідэн модны мөчрүүд хэлж чадах нэлээ. Тийм ээ. Хөвсгөр зөөлөн илчээр дэлхийн түн бомон хүмүүний сэтгэлийг дулаацуулж баярлуулсан говь комбинатын носон хүнжлийн нэгцээхийн халуун ам бүлийнхэн хаяны шувууд нуурандаа хурам чуулах шиг энэ хавар нуур усаа чимхээр цугласан энэ билээ. Одоогоос 40 жилийн тэртээ энэ цэгийн машинуудыг гараараа угсарч байснараа хатсаж байна. Одоо хүний оюун ухаан техникийн дэвшил сайхан юм да. Шин сайхан машинууд, шин технологиуд маш их нэвтэрсэн байна. Тэгээ өнөөдөр бидний уулзсан өдөр нь хамгийн гол сайхан уртаа болоод байгаа. Компани нэгтэй үйлдвэрлэлийн хамт олон одоогоос 30 жилийн тэртээ Монголын тэргүүлэх зэргийн хөдөлмөр урамшууд маргаат гээд байсан. Тэгээд бүх Монгол улс даяараа манай баригатын дуршлагаар ажилдаг тийм сайхан цаг үе байлаа. Япон мэргэжилтийн Меки сантай одоо энэ чинь өдөр шөнөгүй энд ажиллаж ил байсан. Японы Меки сан. Ихий чинь нэг нөхөс үтгээ тий. Хүнжил явдаг байснаа шинжлэгдээд одоо нөгөө ноолуран оролт, ноолуран шайлнууд явж ирсэн шүү дээ. Тэгэхэд бид нарт үнэндээ бас хөгжилтэй чи их юм гардаг гэсэн хүндрэлтэй чи их юм гардаг байсан. Нөгөө яг захиалга ороод ирнэ маш ихээр дарагдсан тэгжээ тэр нөгөө юуны маань оролтны маань өргөн таарахгүй, урт нь таарахгүй
жин таарахгүй тэрийг бүгдийг нөгөө гар аргаар тааруулж хийдэг, янзалдаг, агшаадаг, татхын нэг тийм байдлаар хийдэг байсан. Одоо тэгсэн техникийн дэвшил маш гоё болсон байна шүү дээ. Бүгд компьютер гоё болж нэгтэй байж бид нар нэгнийхээ ажлыг хийдэг байж, нэгнийхээ ажлыг бас нэмэндэг, тусалдаг байж тийм ээ. давхар амьдгаа харин Одоо тэгээд маш их авьяастай ер нь говийн тэр урлаг спортын одод баг манай цэг байсан юм биш үү? Би аварга тийм л байсан шүү дээ. За бид нар ингээд 40 жилийн дараа цэгтээ дахиж цуглаад байж байгаа хоёр найзтайгаа уулзаад үнээр баяртай байна. За миний хувьд бол 88 онд энэ үйлдвэрт орлоо. Ороход одоо чимгээ маань одоо хөтөлмөрийн одоо аврах алдарт нэхэгч залуу бүсгүй байлаа. Баянаа маань бас нэхэгч байлаа. Одоо ингээд бид нэр 44 жилийн дараа буцаад үйлдвэртээ ирсэн яг тэр залуу насны маань одоо сайхан үеүүд дурсагдж байна. 18 настай энэ өдрийн хаваа авах орж ирээд их гэсэн энэ сайхан амтч ажилласан хөдөлмөрч спорт урлагаараа тэргүүний хамт олондоо нэр супер хамт олон байсан шүү дээ. Супер хамт олон байсан тийм. Амьдралынхаа анхны гарааг алхаж орж ирсэндээ маш баяртай байдаг. Тэгэхээр айгуу гоё залуу нас маань санагтаад тэгээд одоо энэ айгуу гоё дурсамжууд маань бас биднээс болдог тий. За тэгээд бид нарыг нөгөө энд ингээд яг нийт зэтэд ажиллаж хахад гаваа бас энэ үслэг машин дээр ажилладаг байсан. Гэтэ одоо миний айгуу тод санаж байгаа юм бол гаваа энэ үслэг машин дээр ажиллаж байхдаа би сурвалжлагч болно гэж ярьдаг байсан. Тэгээд би одоо үдээд энэ үслэг машин дээр ажиллаж байгаа хүн хизээ сурвалжлагч болох юм болоо гэж айгуу боддог байсан. Тэгсэн чинь л одоо өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлээд сурвалжлагч болоод тэгээд телевизийн сурвалжлагч болоод тэгээд одоо бидний тухай кино хийж байгаа нь айгуу баяр сонирхолтой санагдчихэв. Чи тэрийг санаж ийн үү гаваа? За миний бие 1987 онд цэргээс халагдаж ирээд за ноос эдлийн говь комедийн их цэхэд орж ажилласан. За миний амьдралын түүхэнд нэгэн сайхан халуун дулаан дурсамж үлдээсэн цаг хугацаа байсан юм аа. За 80-ад оны сүүлээр Монголд өөрчлөлт шинжилгээний давалгаа өрнөж нийгмийн уур амьсгал дагаад өөрчлөгдөж за миний бие их цэхээ оргисон тэр цаг мөч хүндхэн байлаа. Хожим миний бие Монголын ариадуу телевизийн сэтгүүлч болцоод говь камнад тэр дундаа за нэхэх цэхийнхээ тухай мэдээ сурвалжлага бэлтгэж явсан ба сэтгэлээ бас байсгаж байсан юм аа. Алтан үеийн дулаан хамт олон манайхны тал талаас ажил гэр хоорондоо ирж очдог 3 дугаар цахилгаан станцын автобусны буудал зоргоо би нараа жавзаа бит хэдийн төмөр зам 10 дугаар хороодлоос ажил руу явган алхдаг замын жим төмөр замын байрууд вокзалын саад суудлын багаан депо сот 2 сот 3 төмөр замын дунд хоолын гүүр. За олон жилийн дараа би энэ гүүрнийхээ зургийг авч байна. Олон өвөл хавар зун намрыг энэ гүүрэн дээгүүр алхаж яваад за говь коммунит руу ордог байсан. За компьютерийн алдарт 1-р цахилгаан станцын яндан манай говийнхан за чичнэ өрөөний ноос нь бол арьс шир за олон үйлдвэрийн залуучтай шөнийн ээлж 1 цаг орчим тараад за эндээс өстө ишиг хураг нэрсэн юм шиг маш олон залуучууд залуу ажилчид эндээс шөнийн ээлжнээсээ буугаад чиглэлийн гэрээхээ автобусаа суугаад харьдаг байсан сайхан тийм дурсамжийг бас манай говийн нэххийн хөөхнүүд залуучууд бас өжилж байгаамаа. Нүргэнтэй цэхийн машин, төлөвлөгөө норм, гүйцэтгэхийн хэдэн машины зөөлөн дуу, засварчдын өрөө, хөөхнүүдийн хувцас сольдог өрөө, соёлын танхим, чанар хилцэж гавьяа шагналд хүртээдэг 2 давхрын хурлын тасалгаа, шар чадныхан, хүнжлийн эсгэлад, гадаа сагсдаг шийд, сувдал спорт зал, лекц сонсгол, туслах аж ахуй, өдрийн халуун цай, сайн муу зарлал мэдээ хүргэх, гэрэл унтраалт, нэг нэрээ хэсдэг бичгтэйгүү дүрмгээд нэхэх цэхэр овголсон хэн бүх эгэл хийгээд халуун дулаан уур амьсгал одон олон хавар намар өвөл зууныг тосч үджээ.
манай баригатын хамт олон бол одоо илүү цаг хийдэг юм даа. Гэхдээ хамт олонд одоо баяр ёслол гашигдал зовлон янз бүрийн тохиолдолд за энийг одоо хамт олон одоо зөв тусламж сонгохын тулд одоо үерхэл нөхрөлийн холбоо байгуулж ажиллаж байгаа. Үерхэл нөхрөлийн холбоо нь бол ойр гэртээ болон ойр давтны үйлддэг хүмүүсүүд бие биенийхээ амьдралыг судалж тэгээд бол тэднэрт тохиолдсон гашигдал зовлонд бол баригатын хамт олон дэрч юм уу баригатын дараагд бол ирж мэдээлээд тэгээд бол хамт олоноор очиж одоо гэр орондын тусалдаг. Мөн ажлын бол одоо орлон хийж энэ үед бидний хосын үйлчлэл чөлтний үр дүн гарч ирдэг тийм нэг ахуй ажил ахтай хүмүүс маань нөгөө хүний хайсыг ордож хийдэг. Тэгэхээр манай бригадын цаг ажилтнууд бол сайн байдаг. Гэхдээ бол манай шинэ залуу ирчүүд бол бүгдээс хүүхдээ одоо ялц цэцэрлэг хөрвүүлж өгөхөд бол 8 цаг уралдаад мэдээ сонирхолтой байдаг. Яг гэвэл цэцэрлэг ажлын цаг бол 7-аас 8 цагийн хооронд авдаг болохоор нэлийн одоо бишээтэй яг бол 2-3 буудлын цаана 2-3 буудал ингээд одоо дамжиж юм уу те 2-3 автобус дамжиж ингэж ирдэг болохоор энэ талаар бол нэг бишээтэй байдаг та. Тэгээ энэ бол цэцэрлэг ажлын өвчтөйг те 7 цагаас эхэлж авч яж болдгоо үйл албан газрын харьяа цэцэрлэг ажлыг бол байгуулж Мөн одоо цэцэрлэг ажлын орон зайг олшруулмаар байна. Би одоо гэр бүлийн хамт энэ баригад хамт ажилладаг. Тэгэхээр хүүхдээ одоо цэцэрлэг ажилт өгөх гэхэд одоо цэцэрлэг ажлын оронтой ховор учраас одоо бас ажлын цаг ашигласан жоохон муугар нэгэж байна. Мөн ээжийн ажилчид бол бас чөлөө цагаар одоо янз бүрийн спорттой урлагийн юм секс дугуйланд явах жоохон бэрхшээлтэй байдаг. Яг бол бидний ээжийн тохируулсан тийм одоо секс дугуйланд хичээлгүй тийм учраас нэг 7 хоног яваад нөгөө 7 хоног үнжих тийм шаардлага. Ийм учраас ээжийн ажилтнууд одоо ээж даасан тийм секс дугуйланд зохион байгуулсан юм. Мөн ээжийн ажилтнууд зориулсан бас тийм хүнсний дэлгүүр шүлттэй байвал зүгээр юм шиг байна. Зуны ихэнх сарын моддын зулцсан мөчөр нэхэлсэн энэ өдөр говь комедийн манай нэгцээхийн хамт олон Сүхбаатарын талбайг дурсамж дүүрэн аялал халуун тутам яриагаар чимсэн энэ цаг үе бидний түүхийг бас мөглөн үлдээж өгсөн юм аа. сайхан их шиг аялгуу дууднаа ивяо хан уйтай хангоо иуэ бүлин душигоо иуэ бүлин душигоо Улсын хүнди наран солон борч Хүмэн цэцэгс газар та найран жаргана Наран цацра цэцгийн дэлбэж Найман өнгөд гэрлийн уянга түгэлээ Миний хувьд 1987 онд сэргээс халагдаж ирээд говь комедийн нэхэх цэхэд орж ажилласнаас хойш олон жилийн дараа сэтгүүлч болж эргээд одоо энэ хамт олонныхоо тухай баримт кино хийж байгаадаа тун одоо сэтгэл их өндөр байна. За миний хувьд бол бас
олон ажил үүрэг гүйцэтгэж байсан. За хамт олонны хувьд маш сайхан юм тийм халуун дулаан уур амьсгалтай ийм сайхан хамт олон байсан юм аа. Тэгэхээр миний хувьд одоо анх орж байхад одоо гадаа бид нар ингээд гадаа шийдэн дээр сакс тоглодог байлаа. За сүүлд нь одоо спорт зал ашиглалтанд ороод одоо сакс, волейбол зэрэг ийм спортын одоо төрлүүдээр маш өндөр амжилт гаргаж байсан. За ярьж дурсвал маш олон дурсамжууд, ярих зүйлүүд маш их байна. Гэхдээ энэ дурсамжуудыг талаар одоо манай хамт одоо өөрсдөө бас ярьж одоо ингэж хөөцөлж байгаа нь тун одоо талархууштай юм. Тэгэхээр 35 жилийн дараа баримт кино гарсны дараа одоо манайхан 2 гэж одоо баг нэрлэж болох энэ кино маань одоо үржлээд ийм сайхан бүтээл болох гэж байгаад бас өөрөө хувьд маш их өндөр сэтгэлтэй байна. Бид нар ч одоо 35 жилийн өмнө гэдэг чинь бид нэр 21 2-тай л байлаа шүү дээ. Тэр үе чи яг нөгөө социализмын жинхэнэ эд үе байсан болохоор бид нар ч нөгөө төлөвлөгөөний орон биелүүлэх тэгэл манай хамт олон бол үнэхээр гоё хамт олон байсан тий. Тэр үеийн залуучууд чи ингэдэг байсан. Нэг ажилд орвол ерөөсөө тэндээс нэг гарна орно гэсэн тийм сэтгэлгүй. Яг л нэг чин сэтгэлээсээ бүр тэр үйлдвэрт ингээд зүрх сэтгэлээ зориулж ажилтдаг байлаа шүү дээ бид нар тий. Тэгэхээр ингээд нөгөө маш гоё хамт олон бүрдээд тэгээд одоо ингээл бүр ингээ бараг ах トゥ шиг болоод бүгдээрээ гэр бүл болох хэд насан дээр явжсан болохоор гэр бүл боллоо. Би биенийхээ хурим найранд очин хүүхдүүд нь төрөхөд айгуу гоё очдөг байсан шүү дээ. Хүүхдүүд нь төрөхөд бүр ингээд цэхэрээ ингээд очдөг тийм уламжлалтай байлаа. 1981 онд говь компаниг анх ашиглалтанд ороогүй яг техник үндэнд дөнгөж ажиллаж эхэллээд адмын ясаар нээлттэй хийгээг багт нь орсон байхгүй юу. Дөнгөж 18 настай 19-тэй байсан юм байна. Орсон бол. Дайхан л байсан. Дандаа залуучууд бараг би ахмад нь байсан юм шүү. Би 18 настайдаа Яма Тимэний ноосны ноолдор үйлдвэр гэж анх байгуулагдахад говийн дээвэр нь онгорхоо тийм байшинд тоног төхөөрөмжийг суйрлуулахад жоохон 18 настай охин нэг ангийн одоо нэхмэлийн ангийн хүүхдүүд бүгд очиж тэр тоног төхөөрөмжийг угаагаад тий машиныг суйрлуулад Япон мэрэгчлэлтэн Мякисан Яхансуки-сан гэсэн хоёр мэрэгчлэлтний доор тэгээд Японд мэрэгчлэл дэвшлүүлсэн ах ихч одоо талигч болсон одоо Бачулаа ах байна. Мөн одоо нэм ах байна, талигч байсан одоо миний багш нар. Энэ хоёр ахынхаа доор би жоохон охин одоо энэ нэхмэлчин гэдэг мэрэгчлийг сураад өдөө болтол одоо хүртэл энэ мэрэгчлэр ажиллаж байна. Энэ бол хөрөөсөл хөдөлмөр хүнийг бий болгоно гэдэг социалист нийгмийн тэр юу бол одоо яг л үнэн үг гэдгийг би бол ясмахаараа мэдэрч өдөө болтол одоо энэ мэрэгчлэрээ бүр шантрахгүй ажиллаж байгаа. Говь компани гэдэг чинь бол одоо биднийг төдөөгүй Монгол улсын минь авч явж байгаа дэлхийд нэлээд дуусгаж байгаа үйлдвэр болсонд одоо бид нэр тухайн үед жоохон хүмүүс ийм болно гэж мэдрээчгүй байсан одоо бол сайхан санагдчих байна. Би яг сургууль төгсөөд 88 онд 7 сарын 1-нд тушаал гараад орж ирсэн. Тэгээд би 7 сарын 4-нд 18 хүрч ирсэн байхгүй юу. Тэгээд одоо ороход бол миний одоо энэ амьдралын одоо бүх гараа одоо тэндээс ихсэн л дээ. Одоо энэ гамбаах энэ бүгд сайхан усуд байлаа. Ням гээд миний одоо багш одоо халамжлан хүмүүжүүлэгч байлаа. Тэгээд энэ олон жил өнгөрсөний дараа буцаад хамт олонтойгоо нийлээд ингээд сайхан сууж явах үнэхээр сайхан байна. Бүгдээрэнд нь бол одоо баярын ивийн төргий аз жаргал сайхан үсье. 1986-аас 90 онд компани нэхүүлдэлгаа нэг хөлбөмбөрийн авраг, комбинатын 2 удаагийн авраг, тэгэл улсын залуу мэрэгжлийн уралдааны авраг, залуу авраг гэж олон алдар цаадыг хүртсэн л дээ. Тэгээ энэ маань одоо ингээд бодож байхад нэг энэ тухайн хамт олонны минь одоо нөхөрсөг харьцаа, хөдөлмөрч байдал нь одоо яг энэ одоо гишүүдийг төлөвшүүлж байдаг юм гэж би ойлгодог. Тэгээд тухайн үед компаниас одоо 2 нэх машин дээр Хөдөлмөрийн Баатар чимэд орчмын туршлагыг судлуулад манай ахлын нэгтлэн бодогч базарч байгаа байсан. Бүр нэг үрчлэн бүр техник тооцоол одоо машины хүчин чадлыг тооцсон, төлгөө гаргаж өгөөд одоо Хөдөлмөрийн Баатарын боловсрол хангуулахаар ажиллаж байсан. Тухайн үед би 2 машины зэрэг ажиллаад 5 жил 11 жил ажил хийсэн. Тэгээд удирдлага
Одоо Эрдэнэчимгээ чи одоо хүнтэй сууж хүүхд дагаж болохгүй шүү нэг. Хөдлийн Баатар хийчихээрэй гэж хэлдэг байж лээ. Бид нар энэ Болормаа, Баян жаргал бид нар нөгөө хөнгөн үйдвэрийн нэххийн ангид ороод нэххийн ангиа төгсөөд тэгээ говьдор дадлага хийж байгаа говьд ирсэн тий. Тэгээд говьд ирээд нэхих цэгтэж нэхигч болсон. Манай хамт бол ангиараа нэгэн анги нэхэмлийн ангийг төгсөө загдаа багш байсан. Тэгээд бүгдөө энэ говь комбинатад бүгдөө нэхэмлчнэр орж ирж бүгдөө нэхих цэхэд нэхигч би болохоор хөндлөн утсан дээр хөндлөн утасны гом гэд ажилчнаар ажиллажлаа. Тэгээд 5 жилийн ажлыг 4 жил 8 сард багтааж иж говийн анхны гавшгаач боллоо. Тэгээд алтан цэцэг битээр хоёулаа хөндлөн утас дээр ажиллаад ууган гавшгаачд төрсөө. Тэгээ одоо 60 нас төхөж явж байгаа ингээ хамт олонтойгоо 40 жилийн дараа уулзж байна. Манайх баригатаар айгүй хамт олон ажилласан хөдөлмөрч их нэг нэгэндээ их туусч ажлын төлөө бүгдөө цагаа сайн барьдаг. Тэгээд айгүй нийтж мундаг баригад хамт олон байсан. Би бол нэххийн хамт олонтой 1984 оноос эхэлж ажилласан. 84 оноос бол 87 оныг дуустал болоод ажиллаж агаад тэгээд энэ хамт олонд орж ирэхэд бол намайг үнэхээр би дөнгөж герман сургууль төгсөөд инженерээр орж исэн. Тэгээд ирэхэд бол үнэхээр сайхан хамт олонд бид намайг бол угтаж авсан. Тэгээд энэ дээр бол бүх жаргал зовлон бүхэл юм бид хуваалцж исэн. Их сайхан найрсаг хамт олон их тусархуу биенийгээ бол хүндэтгэж явдаг. Одоо хэдийн нас агсан ч гэсэн ингээд тэтгэвртэй гарсан сайхан цоглог болсон. Цоглог байх хэвээр. Одоо бид нар бол насыг насгахгүй, тоогохгүй зүгээр нэг сайхан үлдсэн сайхан амьдралаа хамт олноороо их найрсаг ингээд угаас ингээд ийш тийшээ явсан ийм найрсаг хамт олон байгаасаа байгч болно. 1984 онд хөнгөн үйлдвэрийн техникийн сургуульд орж ноолорын ангид орсноор говьтой ингээ ажил амьдралаа холбох эхлэлмэн тавигдсан. Ингээ анх нэхээ дээр ингээ хуваарлагдаад ирж байгаа даваа жаргал хишиг жаргал гэж хоёр эгч маань намайг багш гэж зааж өгөөд ингээ хүлээж аваад эндээс анх одоо утас залгахыг зааж өгчээсэн. Тэгэхээр зэрэг нэхээ хамт олон байна бол бид нэг тусархуу бидэнд хамт олонч нийтж спортлогоо урлаг спорт дээр маш их амжилттай байдаг. Тийм нийтж хөдөлмөрч хамт олон байсан. Тэгээ энэ хамт олноор бол би бахархдаг. 37 жил бид нар ингээд нэг хамт олон болж ажилласан байна. Сайхан байдаг. Тэгээд хамт олонтой одоо эрүүлийн ажиргал сайхан мөхний хөсөө ирээ дөө. 1995 онд анх хөнгөн үйлдвэрлэлийн техникумын төгсөөд Болормоо битээр ингээд энэ говь компанид ажилд орж ирсэн. Тэрнээс хойш миний найз Болормоо одоо хүртэл говьд ажиллаж байгаа. Би өөрөө болохоор 2003 он хүртэлийг ажилласан. Тэгвэл говь нэхих цэгтээ би 8 жилийн хугацаанд бол бүх одоо нөгөө тоног төхөөрөмжөндөө техник дээр бүгдэн дээр нь ажиллаж исэн. Бид нар ажлыг голдгүй хийдэг байсан. Өнөөдөр ингээм хамт олонтойгоо уулзж байгаадаа маш их сэтгэл сайхан байна. За анх 95 онд хөнгөн үйлдвэрийн техникум төгсөөд цэцэг маань найзтайгаа хамт би дадлага хийж агаад нэгцэгтэй дадлага хийж байгаа. Тэгээд шууд ажилтнаар орж исэн. Тэгээд 95 оноос одоо хүртэл ажиллаж байна. 2003 он хүртэл нэгцэгт чанар шалгаж хийж байгаад 2003 оноос Сүлжмлийн боловсруулах албанд мастраар ажилласан. Одоо хүртэл Сүлжмлийн боловсруулах албандаа мастраар хийж байгаа. Энэ сайхан хамт олонтой би анх хөл нийлж ажлын гараа, амьдралын гараагаа хэлсэндээ маш баяртай байдаг. Би 1988 онд хөнгөний темс цус сургуулийг төгсөөд 90 оны 7 сарын 1-ээс говь компанид ажилласан. Ерөөсөө төгсөөл дадлах хийж байхдаа нэгцээгтээ орсон.
За тэрнээс хойш дунд нь би чи 5 жил ажиллаад 96-аас 97 он Түмний техникумынхоо яг технологи ангийг төгсөөд буцаад нэг хэсэгтээ чанар шалгачаар ажилласан. Тэрнээс хойш одоо би 92,000 хүртэл говь компанид ажиллаж байгаад тэгээд ингээ 22 жилийн дараа ингээд хамт олонтойгоо уулзаж байна. Тэгээд 96-аас 99 оны хооронд чанар шалгачаа ажиллаж байсан. Одоо болормоо цэцэг маа бидгүр яг нэг ширээн дээр сууж исэн. Тэгээд бид чанар шалгачийн ажилд маш хайртай. Тэгээд говийнхоо бүх говь хамт олонд говийнхоо нэхийн хамт олондоо маш их баярлалаа. Өдөө хүртэл бай сайхан байгаадаа маш их баяртай байна. Манай анги 32 охин нэхэмлийн анги төгсөөд бүгдээрээ ингээд говь компани анхны ажилчид болоод ирж ирсэн. Одоо ингээд бодох чинь нэр цаг хугацаа хурдан байна. Хамт олон сайхан. Ингээд тий сайхан хамт олон байсан тий. Юу байгаад энэ ч гэсэн нэр говь компани одоо бидний 2 дахь гэр байна тий. Тэгэл хамт олон гэж манай хамт олон бол сайхан байсан. Тэгэл хүний амьдралд юу л тохиолдно тий. Зовлон жаргал бүхэл юм байгаа. Тэрэнд бол өстой тэгэл бүгдээрээ л жаргал зовлонгоо хуваалцаад тийм сайхан хамт олон манай хамт олон бол 1983 онд сургууль төгсөж ирээд нэхмлийн ангид нэг цэхэд нэг машин баригчаар ажилласан. Бид нар 2 дахь үеийнхэн төгсөлт юм байгаа. Тэгээ анх төгсөж ирээд ажилчин болж байхад үнэхээр сайхан байлаа. Юм ажил үйлсээрээ бүх талаараа тэргүүний хамт олон байсан. Бид нар бол тэр үеэрээ ер нь бахархах ёстой. Говь компаниудын суурийг тавилцахаас эхлээд бүхий л ажилд гар бие оролцож говь үйлдвэрийн нэгцээхийн анхны дараагаар томилогдож ажилласан буян тогтох инженер олон жилийн дараах энэ өдөр говь үйлдвэрийнхээ гоёмсог торхон бүтээгдэхүүний дунд бэлтгэх он жилүүдийн алтан үеийнхэнтэйгээ халуун дулаан дурсамж өрнүүлж байгаа алтан агшныг бид бүхэн харж байна. За одоогоос 40 жилийн тэртээ 20 эдгээр настай залуухан охин анх говь компани нэг үүсгэн байгуулах гээд Японд дадлах хийгээд ирж байлаа. Тэр үед 40 жил боловч одоохон хэвсэг санагдж байна. Тэгээ манай нэгцээхөө хувьд бол манай их гоё хамт олон ер нь нэг сэтгэлтэй тэгээд чанарыг бас их эрхэмлдэг хамт олондоо маш гоё тийм халуун дулаан уурын тусалтай хамт олон байсан. Яг тэр бол одоо ч гэсэн ингээд яг ингээ харагдаж байна. Өнөөдөр ингээд цуглахад 30-40 хүн ирсэн. Ийм гоё халуун дулаан ингээ бид нэр уулзалтад ингээ байж байна. Нэгч нь одоо бид чи одоо анхны ажилчин гэдэл ажиллаж байгаа анхны төгсөлтийн хүүхдүүд энэ 81 оны энэ Номья Норчмо гэдэг манай анхны хүүхдүүд бас ирж ирсэн. Биднүүд нөгөө нэг монтажны үеэр нөгөө карсинаар бүтээгдэхүүн бишээ машиныхаа эд ангийг угаагаар тэгээд ажил маань эхэлж ирсэн юм да. Манай нэгцэх чинь маш их тийм өөрөмсөх халуун дотн тийм айгуу тийм мундаг тийм коллективтэй бие биенээ гэсэн сэтгэлтэй тийм хүмүүс байдаг байсан. Би 1981 онд Мөнгө аж үйлдвэрийн техник мэргэжлийн сургуулийн нэхэмлийн ангийн төгсөж говь компанид ирж ирсэн. Нэг цэхэд хамт олонтойгоо тэрнээс хойш одоо 40 жил өнгөрсөн байна. Энэ цэхээс ажил амьдралынхаа гарааг эхэлсэндээ түн баяртай байдаг. Анх нэг цэг гэж байгуулагдсанаас хойш одоо нэхмэл бүтээгдэхүүн одоо дэлхийн үн цэнтэй брэнд болох хүч энэ үйл явцад хувь нэмэр оруулсандаа маш их баяртай байдаг. Тэгээд анх үед чанар шалгачаар оюуны хичээгээ шав болж ирж ирсэн. Одоо 40 жил хүртэлх хугацаанд энэ хичтэйгээ багш шав, найз, цэгчтэйгээ бас найз, багш шавын холбоотой ингээд сайхан байдаг. Тэгээд энэ чанар шалгачаар дараа нь нөхөн болсон. Энэ нөхөн цэцгч гэдэг ажил мэргэжил бол одоо бас хамгийн их нарийн одоо үн цэнтэй юм дамжлага. Энэ дамжлагаас бүтээгдэхүүний чанар бол гадаад дотоод ашиглах бүх бүтээгдэхүүний чанар шалтгаалдаг. Энэ хоорондоо би 6 шав төрүүлсэн. Шавнаар маань одоо бүгд үн цэнтэй энэ компани үн цэнтэй ажилчид бүгдээрээ одоо өндөр шагналын тэ эзэд болсонд одоо би энэ миний үйл хэргийг өргөжлүүлж байгаад бол их баяртай байдаг.
бид хүн 1981 онд хөнгөн үйлдвэрийн сургуулийн эхнэлийн анги төгсөөд говь компанид хойрлогдсон ирсэн. Тэгээ ихтэй бидний хөгжилтэй ирсэн юм уу? Хөнгөн үйлдвэрийн сургуулийг төгсөж байхдаа 10 төгсөн хүмүүс бид нар 1 жил сураад үйлдвэрлэлдээ юм ихтэй сургуульд орох болцолтой байжсэн. Тэгээ бидний төгсдөг жил энэ Японы үйлдвэр байгуулагдаж байгаа гэдэг нэхэмжээ 2 анги байсан. Тэгээд нөгөө анги маань эхлээ уг нь манай анги хойсон чинь нөгөө ангиг явуулна гэж бид хийдвэр тэмцээр хагаад тэр 90 гэж ангиараа бид зүтгэсээр хагаад говь компанид иржээ та. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотоос та бүхэнтэй мэдчиж байна. Их жаргалтай 10 жилийн төгсөөд хамгийн анхны ажил хөдөлмөр амьдралын гараа болоод говь компаниас эхэлсэн. За говь компанид очиж үлхий цэхэд орж ажилласнаас хойш одоо маш олон жил 20 гаруй жилийг ингээ авдаа орсон байна. А тэгээ бид нар ер нь ингээд ажил хөдөлмөр сургаж одоо ингээд нэлээд цэгцтэй байх ер нь хөдөлмөр гэж байдгийг цаг яаж байдгийг ихэд манай нэхэх цэхэд би одоо энийг олж авсан гэж боддог. Тэрийг анх ингэж гадаж авсан саранчийн инженер гэж одоо манай нэг тэр үед маш хатуу чанга бидний хөрнөд тэр үед айдаг ус хүүхд. Тэгээд тийм чанга хүний одоо эрсдлийн гараар орж бас ажил хөдөлмөрийн гараагаа гэсэн байдаг юм байлээ. Тэгэнтэй би одоо тэр үед одоо ингээл хайгаад одоо хүмүүсээ тест сарантай дараагаас айгаад ингээд чичиртэй ус одоо ингээд хэдэн жилийн дараа багтал бид нар маш сайн ингэж зүг чигийг ажил бүр амьдралын зүг чигийг олж өгөх гэсэн айгүй том тусалсан хүн бол сарантай ясаа байна гэдэг юм байлээ. 79 оны 6 сард говь компаниуд очсон. Ажилд орсон. 80 оны 1 сард Япон явсан группээр. Тэгтээ жакин шугамар ням талигаас нэм маань алта жимжээ би дөрөв эхлээд явж байсан араас манай 30 хүн ирсэн. Найр мэр хийстэй магаах найр тараад ихлээд чи. Ирэх яриад яах вэ миний. Өө манай магсарт намайг дан өргөж өгнө. Би дажбайгаад хамгийн түрүүнд яваад өгсөн. Тэгэл гэртээ ирээд маргааш нь босоод
намайг хэн өргөж ирвэ гэд магсрал өргөж ирэхгүй яахаа гэж мөн найзмад намайг авчирдаг байлаа. Нэг дурсамж ярихад би гэдгээ бид нэр мартаар өглөө өвөл байсан юм аа. Нийлэхгүй юу. Тэгээд манай найз маань тарган нөгөө малгай өмсчихсэн байсан. Тэгсэн чинь тэр нэг булга шиг харагдсан байсан. Мага маань машин барих гал. Тэгсэн чинь магагийн минь малгайг шүүрээ явцдаг байл да. Тэгсэн миний муу найз тэгж байгаа. Хей араас нь. Хөөе наад чинь булга биш тарга. Тэгэж би дээр өрх юм. Тэгэл нэг машин бариад намайг хөргөж өгөөд явдаг. Би маганы мо хоёртойгоо сайхан найз одоо үлзий гуравтайгаа. Тэгээд нэг хамт олонтойгоо гоё байсан. Манай хамт олон ч сайхан байлаа. За би 1981 оны 4 сард одоо Япон улсад суралцахаар явсан. За тэгээд Японы Кёто хотын техник технологийн одоо дээд сургуульд суралцаж төгссөн. Нэхэмлийн технологийн инженерийн мэргэжлээр одоо төгсөж байсан. За тэгээд тэнд суралцж байгаа хугацаанд бол Японы одоо нэхэмлийн үйлдвэрүүдэд дадлага хийх, лабораторид дадлага хийх, нэхэмл даавуу гүйцэтгэх боловсруулах дамжлагуудаар дадлага хийх гэх мэт ажлуудыг бол хийж байсан. Тэгээд төгсч ирээд нэг цэгтэр одоо шинэ хамт олонтой хамтарч ажиллахад тэр бүхэн маань бол надад маш их одоо дэмжлэг болсон. Тэгээд бол нэг хэд орсныхаа үйлдвэрлэлд орсныхаа дараагаар бол шинээр одоо Жакарт машин дээр зохион бүтээж ялаа. За мөн хүнжилийн нэр төрлийг бас олшруулах, даавны нэр төрлийг олшруулах чиглэлээр одоо хамтарч хамт олонтойгоо ажиллаж ажлын гараагаа эхэлж исэн төгтөө. 2005 оноос говьр үйлдвэрт ажилласан. Говьр үйлдвэрийн дараагаар ажилласан. За тэр хугацаанд бол бид нар яг тэгж ажиллаж явах хугацаанд манай говийн говь хоёрын 10 жилийн болсон юм. 97 онд байгуулагдсан байсан. 2007 онд 10 жилийн хойно болоод за бид 10 жилийнхаа ойг тэмдэглэх хүрээндээ бас төлөвлөгөө гаргаад шинэ бүтээгдэхүүн хийгээд ийм байдлаар ажиллаж байсан. Үнэхээр яг говийг зориод говьд бэлтгэгдээд ирсэн яг тусгай мэргэжлийн сургууль төгсөөд ирсэн мэргэжлийн нэгч нар энэ ажилладаг олон жил яг тасралтгүй ажилласан тийм хамт олонтой хамт ажиллаж байсан. Үнэхээр сайхан дурсамжууд биднэрт байдаг. Тэгээ яг тэр 10 жилдээ зориулаад бид шинэ бүтээгдэхүүн хийж исэн. Яг энэ тэмээний носон хөндлөө яг тэмээн жингийн цувааны ийм зурагтаагаар хийж исэн. Говь 10 жилгээд ийм жижигтэйгээр гих мэт ингээд шинэ бүтээгдэхүүн хийгээд түгээр үзэсгэлэн гаргаад тэр яг 10 жилийн хүрээндээ тэгээд яг говийн хоёрынхоо яг нэг үйлдвэр тэнд байгуулагдсан 10 жилийн ойг бид бол бас нэлээд өөрсдийнхөө хэмжээнд нэлээд зорилттойгоор гоё тэмдэглэж өнгөрүүлжсэн тийм сайхан дурсамж байдгийн мэт. За би 1985 оноос хойш говь компанийн их үйлдвэрлэлтэй амьдрал ахуйгаа холбоод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. За би зураг холбоо төслийн өнөө хотын нэхмлийн сургууль төгсч ирээд үндсэндээ энэ хамт олонтой амьдрал ахуйгаа холбосон. За намайг бол мэдээж маш сайхан хамт олон өгтөж авсан. Тэгээд одоо хүний ажлын гараа их зөв хамт олон өгтөж авсан учраас би өнөөдрийг хүртэл энэ их үйлдвэрлэлтэйгээ холбоотой өнөөдөр үн их үйлдвэрлэлийн зөвлөх инженергээд ажлыг хийгээд үргэлжлүүлээд явж байна. 40 жил одоо би нэгсэндээ энэ хамт олонтой амьдрал ахуйсан гэсэн. За энэ хооронд бол маш их адил явдалтай сайхан явдлууд их болж ирсэн. Одоо бид нар хамт олноороо маш их төрсөн өдрөө тэмдэглэдэг, хамт олонныхаа шинэ хүүхдийг хүлээж авдаг, шинэ байранд ороход нь хүлээж авдаг. Одоо нэг албан тушаал ахт одоо бас тусал дэмждэг. Одоо ийм сайхан хамт олон байсан учраас өнөөдөр одоо бидний ажил амьдрал ингээд үргэлж мөнгө холбоотой 40 жил явж байна гэсэн. Миний би 1989-с оноос хойш 2 жилийн хугацаанд нэх үйлдвэрлэлийн технологи инженер ажилласан. Нэххийн маань хамт олон маш их сайхан эвсэг одоо сайхан хамт олон бүрдсэн машин техникийн одоо хүчин чадлыг бүрэн эзэмшсэн чанарын өндөр түвшинд бүтээгдэхүүний үйлдвэрлэдэг. Одоо улсын тэргүүний одоо тийм хамт олон одоо тэргүүний мастер одоо алтан гартай засварчид Могсоржов, Ням, Улзибат
одоо байрлахын нэргүүгээд олон засварчид ажиллаж исэн. За энэ хам олонтой би ажиллаж исэн да маш их бахархдаг. Энэ хүмүүсээс маш их зүйлийг сурсан, мэдсэн. Энэ хамтлагын бол одоо үнэхээр одоо ажлын төлөө ажилдаг одоо компани бүхий л одоо аврагууд үйлдвэрийн авраг тэргүүний ажилчин шилдэгүүдийн одоо шагналыг бол манай нэгцээхийн ажилчид бол хүлээн авч байсан. Ингээ нэгцээхийн хамт олноороо одоо байнга бахархаж явдаг. Жаргалтай мишэлэр нартай мөрья амжилт бүтээлийн дэжээр бэлэг барин ухтя ивийн хавлон сэтгэлээ өрлөж ирээрээ эрхэм таны горч байна манай ирээрээ За говийн үндэсний баялаг бүтээгчдийн үйлдвэрийн энэ байшинд нэгцээхийн алтан үеийн залгамж чалааг авчиваа. Залуу үеийнхэн энэ өдөр танд баярлалаа гэсэн сэтгэл дулаахан халуун дулаан уулзалтаар хөдөлмөрийн ах эгч нараа хүлээн авч үйлдвэрийн шин технологи, шин бүтээгдэхүүний талаар танилцуулсан. Бид бүхний сэтгэлийг хөгжөөж, өөрөө ирэхгүй баярын сувдан нулимс зүрх дотор чимээгүйхэн асгарч байсан юм а. Зөвхөн нэгцээхийн үе үеийн инженер техникийн ажилчдын ур ухаан, үйлдвэрийн ажилчдын хүч хөдөлмөр, оюун ухаанаар манай нэгцээгийнхэн дэлхийд Монголынхаа нэрийг гоёсоор явна. Монгол нямбараар дэлхийд таниулах их улсын жимийг гаргаж залуу үеийн залгамж чалааг бэлтгэхэд үнцэн хөдөлмөр зүтгэлээр шингээсэн Ахмад үеийн баялаг бүтээгч таньдаа эрүүлийг сайн сайхны дэвдийг хүсье. Нэхэмлийн үйлдвэрийн 2 дахь 40 жилийн залгамж үеэс гэсэн ийм юм дараа би зээгтээ орж ирсэн чинь техник нь бүгд бүрэн бүтэнээр автомат болсон, өөрчлөгдөөд маш гоё болсон байна. Би одоо анх эхлээд говь комбинатыг дөнгөж суурийн тавьж яхад нь одоо энэ нэхэг, энэ цех, энэ эрх гэж яхад нь би суурийн тавьж яхад нь л орж ирж ирсэн нэг юм бөөн овгор шороод байсан. Тэгэд одоо энэ бүх цэгүүдийг ингээд эд ангийн тавилцаад, машин техникээ угсраад, дараа нь ингээ бараа бүтээгдэхүүн боловсруулж бэлэн болгоод бүх машинуудаар одоо суур утас орох машин тэгээд нөхөн сүлгээгээ тэгээд хөндлөн утас нэхэх одоо үслэх машин одоо угаах машинаас бусад бүгд машинуудыг 10 хэдийн машиныг би барьж одоо нэг ажиллаж байсан. Одоо тэр үеийг бодох юм бол машинууд нь өөрчлөгдөж, шинжлэгдээд автомат болоод маш гоё болсон байна. Манай хамт олон ч одоо айгүй гоё байлаа шүү дээ. Бид нар ч бүр дандаа жоохон огтуд байсан. Тэгээд дандаа гоё шин сургууль бүгдөө гоё наргид зингэж одоо ажиллаа, тараад цалин мөнгө аваад ингээд Ванз ресторанд ороод шинэ дэлгүүр ороод ингээд бүгдөө гоё хөвчлөлтэй байсан. Айгуу сайхан байсан. Ажил дээрээ ингээд бүгдөө байхаараа сайныхаа цагаараа их гоё орцлогоор ордог байлаа. Тэгээд орцлогоороос нөгөө бүтээгдэхүүн аваад тэрийгээ бүр ингээд ширхэг бүгдөө хувааж иддэг байлаа. Тэр их гоё байлаа. Хамт олонны уур амьс бол маш гоё байсан. Бүгдөө айгуу эвтэй найртай нэр чихэр одоо хуваагаал идчихдэг байлаа. Одоо нэгэндээ юм ингээд үлдээд орой ээлжинд ажилладаг байсан. Тэгээ нөгөө дараа ээлжийнхаа хүндээ одоо байхгүй хүндээ байгаа юмнасаа үлдээгээд тавьдаг байлаа. Ингээ бие биенийхээ ажилд тусалдаг байсан. 81 онд говь компани техник мэргэжлийн сургууль төгсөж орж ирээд тэгээд одоо Доби, Жакарт машин дээр ажиллаад бишилсэн. Энэ үеэс эхлээд одоо шал мал угаагаад хог цэвэрлдэг байсан. Тэгээ сүүлийн үед машин тавигдаад одоо машинаа бол амар зэмлэгж арчдаг байлаа шүү дээ. Би анх говь компанид бол 89 онд анх ороод тэгээд хэлхс ялгсан их дээр бол лабораторид хийж байгаа нэхэмлийн мэргэжлийн инженерүүд бол одоо манайх нөгөө айгүй массын 20,000 ширхэг нэхэмж бүтээгдэхүүнээ захиалга авсан. Тэгээд тэр үед болохоор нөгөө яг мэргэжлийн инженерүүд хэрэгтэй гэдэг. Тэгээд бид нарыг бол яг нэг цэгтэр одоо хавцарч ирсэн. Бидний бэрхтээр бол эцэстэр чанар дээр удирж ирсэн. Тэгээд анх 20 хэдэн настайдаа ирээд одоо 2017 он бүртэл яг энэ их дээр нэлээд удаан инженерийн ажлыг хийж үзсэн.
энэ оюун цэгийн инженертэйгээ сүүлийн нэг 7-8 жил тэгээд ганил ажилласан. Гэхдээ айгүй олон шин бүтээгдэхүүн хийсэн. Энийг харах маш бахархдаг. Талаа хоёр талтай ороо, айлдаг уцтай, шайл гэдэг. Тэгээд маш их юм хийсэн. Тэгээд бит хоёрын бол хамгийн гол давуу хийсэн. Одоо бол яг драпаар бол одоо гол компани дэлхийдээ номер 1 гэж байна. Яг энэ технологиг бас олоход бол бит хоёрын бас хоёр нэмэр одоос нэлээ. Манасаа байсан. Давааж байгаа инженерийн програмаа гаргаж одоо энэ сайхан ноолуурын брэнд үйлдвэртэй нэг бүтээгдэхүүн суурилуулж өгсөндөө бол бахархаж баярлж явдаг. Тэгээд маань ноолуурын маань өсөө сайхан хөгжүүлээд гоё бүтээгдэхүүн хийж байгаад бас аюул баярлж байгаа. Зөвлөлт холбоот улсын ашигын товтлоод нийгэмдийн ирэлтээр мэрэгчлээд төгсж ирсэн. За намайг яг ирж явах тэр 2003-4 онд нэг гол компанид болсон маш их хөдөлмөрийн бүтээмжтэй, маш их одоо ажилтны ачаалттай гадаадын орнуудад бол одоо маш олон одоо тооны ороод, шайл, нөмөр, хөнжил зэргийг одоо экспортод гаргаж ингэж байсан маш их ачаалттай сайхан үе байлаа. За ажилтнууд гэсэн мөн одоо залуучууд нийтгсэн сайхан залуучууд байсан. За тэр үед бол одоо бидэрт Японы Ямакад хөнжил маш ихээр ихний жилүүдэд хийдэг байлаа. Дараа нь Японд, Англид, мөн Солонгос улсад бол хэдэн мянган ширхэг одоо оруулалтыг хийж одоо гаргаж чанарын өндөр шаардлага нийцүүлэн одоо гадаадын ард түмэнд ноос толгойроо сайхан бүтээгдэхүүнүүд хийдэг байлаа. Манай нэххийн хамт олон бол ажил хөдөлмөр, ур чадвар бүх юм дээрээ хэрэгүүлсэн мундаг тийм хамт олон байсан. Тэгээд хамт олондоо хамт олон намайг хүлээж аваад бүгд эвтэй найртай сайхан ажиллаж хөдөлмөрсөнд би их баярлалаа. Хэмжээний бэлэн бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн болохдоо 22-оос 26 дамжиж бий болдог. Тэгээ манай нэхний гүйцэтгэх боловсролтын одоо ур чадвартай ажилчид бол хамгийн бага нь 2-оос 3 дамжиг одоо эзэмшсэн 10 хүн байсан. 4-өөс 7 дамжлага эзэмшсэн 13 хүн, нийтдээ бүр 23 хүнтэй бид нар маш олон гадаад дотоодын гэрээнүүдийг цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинж гүйцэтгэж байсан. Би одоо 1985 онд ойл техникийн дэс нэхэмдийн үйлдвэрийн машин продукт гэдэг мэргэжлээ төгссөн. Үүн бол яг нэхэмдийн үйлдвэрийн мэргэжлийн хүн байгаа. Говь комбинат ажиллаар авсан. Тэгт засварсан ороод 8 сард говь хоёрын үйлдвэрлэл нөгөө өрсөлдөлт шинжилгээ техникийн шинжилгээ хийгдээд говь хоёрын үйлдвэрлэл байгуулагдаад тэнд бол нэхэмдийн үйлд нарийн нэг өргөн үндэсний нарийн эрх сүлжих топс ингээд эдрийг бүгд нь авч зөөж шинжилгээ өрсөлдөл хийгдсэн. Тэрний демонтажийг бид нар хийгдчихсэн. Хийгдчихсэн ажлаараа бол би залуу насны миний гол багшхал гэж би боддог. Анх бол чанарчлагчаар ороод 2003 онд говь хоёр үйлдвэр дээр мастер болж ичээд өнөөдрийг хүртэл мастераараа ажилласан. Нийт говь компани маань 40 жилийн түүхтэй бол би тэрний 21 жилийн бол говь компанида өгсөн говь компани бол миний хоёр дахь гэр болсон тийм газар. Тэнд амьдралынхаа ханийг олж байлаа. Сайхан найз нөхөдтэй болж байлаа. Өнөөдрийг хүртэл найз нөхөдтэйгээ явж гин. Би 2000 онд говьд орж илээ. Нэххийн гүйцэтгэх цэгт орж ажиллаж илээ. Манай инженер Эрдэнэчимэг, мастер бас Эрдэнэчимэг айгуу сайхан хамт олноороо бахархаж явдаг. Говьдоо хайртай шүү. Хамт олонныхаа хийсэн бүтээгдэхүүнийг ярихыг хүсэж байна. 2015 оны 4 сард Хятадын Дэхон компанид нэхэмдлийн одоо дараах боловсруулах технологи суралцахаар явсан. Ингэж явахдаа программист инженер даваа жаргалтайгаа цуг яваад 2 дахь дараахын технологиос суралцж ирээд тэр нэхэм 2 дахь дараахны суурийн 42 ямар ноолруудыг чамдаандаа бид нар хийж авчираад оюун цэгийн инженер маань түүхийн нэхэмдлийн тооцооллыг хийж даваа жаргалын инженер маань програм бичээд 2 талд дараахыг анх говьдоо бид нар хийж одоо үйлдвэрлэл нэвтрүүлснээр маш их бахархаж явдаг. Би нэг хэцээхэд
1981 оноос хойш ажилласан. Тэгтээ бол өнөөдөр энэ машинуудыг бүгдийг суйрлуулж тэгээд тавьж энэ Teams-ийн хүүхдүүдийг өнөөдөр сургалтын багшаар ажиллаж байсан. Бидний үеийн хамт олон бол ёстой маш сайн байсан, сайхан байсан. Одоо тийм учраас энэ одоо энэ говь хэмнэлтүүд бидний хүчээр бол өнөөдөр маш сайхан хамт олонтой хас цэрэгжилтийн байдалтай тийм хамт олон өнөөдөр энэ дотор ажиллаж байгаа гэж би үздэг. Бид ч гэсэн тийм байсан. Яста бид нэр ихэд чинь чиницээ ихч, оюун цэцэг ихч тэгээд нямах, магах, давах нөгөө бачилах, үлзээх энэ чинь нээж байгаа шүү. Бид нэр ирсний дараа чинь гамбаа ирсэн. Тийм гамбаа чинь нөгөө дархны политехник комплексд ирж ирсэн. Тэрний дараа жилд та нар ирээд тэрний бид нар 83 онд ирсэн шүү дээ. Сургуулиуд гэсэн нэхэндээ амин. Оо тэгвэл та нарын өмнө юм байна. Чимэг тайван энэ чинь ирж ирсэн. Чимэг тайван биднээс хойно ирсэн. Хойно ирлээ. Бид чинь 85 онд одоо яагаад ингэж ороод тий 86 онд яг 7 сарын 1-нд яг үнцэн ажил болж байсан. Оо өстө тэр нэхэндээ хоёр анги чинь говь өгөхгүй л өстө булаацтай. Тэгээд хоёр багш хоорондоо аюу сайн хоёр багш чи хоорондоо гэлдэг. Тийм манай анги авсан шүү дээ. Манай анги аюу гоё. Тэгээд бол 83 оны 7 сараас үнцэн ажиллаж байна. Хэмтгэ өстө ажил амьд хийхаа ийм сайхан хамт байна. Мангас шүү дээ. Өстө гоё. Манай багчаа шууд орсон билээ. Өсөлт машин багчаа шууд ажиллаж. Тэр өсөлт машин багчаа шууд хатахаар орсон шүү дээ. Хатах дээр байж байгаа. Тэгээ өсөлт дээр ягаа нөгөө манайхан чинь гүйцэтгэх чинь нэг хэсэг аяг их жирэмслээ. Тэгсэн шүү дээ араасаа. Бид нар чи хатах машин чи яалтч яах өсөлтийг давхар сураад хасмэр гэж хэлсэн. Ястаа сайхан хамтаа байсан. Мундаг хамтаа тий. Ястаа сайхан хамтаа. Ястаа ажил ясаар. Ястаа сайхан хамт болон сайхан удирдлага нь доотлоор эхнээс айгу зөв одоо төлөвшлиг авсан тий. Зөв шударга. Тэгээ бол шударга гэж. Ер нь манай ер нь орж ирээл одоо бидний анх орж сарантай инженер байсан тий. Өөрөө их чамбаа нямбаа байсан. Цэхээ ариун цэврийг маш их шахуулдаг байсан. Яг тэргээр бид нар өөрсдөө тийм цэвэрч нямбаа ажиллаж сурсан тий. Андал дээрээ ч ер нь тэгэл хэлжүүлчихлээ шээ. Хэлжүүлсэн. Цайны цагаар өстой үнэндээ сайхан тоглодог гэсэн тий бид хийдэг. Одоо манай сагс тоглодог ус чинь Түмах байсан, Гаваа байсан, Гамбаа байсан, Зоргоо байсан. Нэг нь хэм байлаа. Бямдорж. Энэ тав байсан. Тэгээд Гаваа, Гамбаа, Бямдорж гурав аваа. Түмах айгүй нийт ингэж амар харахад энэ манай Гаваа шийдвэрлэх тоглолтын дээр зоно шидэл ороод бид нар нэрээ олоод манай цэгт шүү дээ. Ирчүүл байсан. Октод болсон чи хожигдоо. Шүлчгэд хожигдоод хоёр талчсан. Шүлчгээ нөгөө нэг хин бидээ нэг жирэмсэн хүүхэн тэрийг барих хүн байдгүй. Би тэрийг бариад битээр чинь юу яагаад хам хоёрсоо тулж ирсэн. Ястаа хийсэн. Гоё. Гоё байсан шүү. Ог хүмүүдийн салаам учруулсан манай нэгцээхийн хамт олонны алслан утсан тэртех он жилүүдэд эргэн утсан энэ бүх торгон агшнууд хэн хүний сэтгэлийг өгшөөж бас баяр хөөр сан дурсахын уйдхуурыг дагуулж байгаа бизээ. Сан дурсахын сэтгэлийн зочил гэдэг хүмүүн бидний ад жаргалын нэгэн гайхамшигт ертөнц болдог билээ. Ог хүмүүдийн нэгцээхийн тухай дурсамж дүүрэн манайхан энэхүү баримт киног хамтдаа бүтээлцэж хамтдаа мөхөлсөн та бүхэндээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Сайн улс улам дэлгэрэх болтугай.